Монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг махны үн эрчимтэй өссөөр байна. Тухайлбал иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг хүчит шонхор зах дээр үхрийн гуйны цул мах килограмм нь 32 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Хэдийгээр нөөцийн мах хямдж хилээ амт чанар муутай байдаг тул иргэд өндөр үнээр чултгай багахан хэмжээний амт чанар сайтай мах худалдаа авахыг илүүд үзэж байна. Үндэсний статистикийн орооны мэдээлснээр энэ оны 2 дугаар сард махан бүтээгдэхүүний үн өмнөх оны мөн үеэс 18% өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлтөд үхрийн махны үн 26%-аар, хонь ямааны мах 17 орчим хувиар тус өссөн нь голлон нөлөөлжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг бусад зах худалдааны төвүүдэд махны үн 17-оос 32 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнд үхрийн мах 27-оос 32 мянган төгрөг, хоньны мах 21-ээс 23 мянган төгрөг байгаа бол ямааны мах 17-оос 19 мянган төгрөгөөр тус худалдаалагдаж байна. Манай улс 58 гаруй сая толгой малтай. Гэсэх хэдий ч жил бүр махны үнийн өсөлт эрчимжиж иргэдийн худалдан авах чадвар буурч цаашлаад хэрэглээг хязгаарлахад хүртгэ. Энэ жилийн хувьд ч мөн адил махны үн огцом нэмэгдэж, үхрийн махны үн 30 мянган төгрөг давжээ. Угтаа нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангах үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг нийлүүлдэг болсон. Гэвч нөөцийн махны чанар жилээс жилд муудаж байгаа тул иргэд зах худалдааны төвөөс өндөр үнээр бага хэмжээний мах худалдан авах эсвэл хоосон буцхаас өөр аргагүй төхөрч байгаагаа хэлж байна. Ер нь бол аягүй их нэмэгдсэн байна. Одоо үхрийн сая шулаад гэдэг чинь 31 мянга гэж 28-аас 31 мянга гэдэг чинь бүр энэ ч одоо арай ч авч дийлэхгүй шүү дээ наад хэрэгт чинь. Ийм хүнтэй махыг. Нөөцийн мах сонирхож үзсэн авахын аргагүй мэл аягүй муухай. Бохор байна. Дээрээс нь ямар ч стандартад нийцэхгүй. Дээрээс нь тэгээд тэр турхаа. Жохон авчаа явж байна. 31 ястай нь 31 мянга, ясгүй нь 32 мянга гэж шүү дээ. Үхрийн мах. Тиймэрхүү өндөр үнэтэй байна. Би нэг 100 мянган төгрөгөөр нэг жоохон ийм л жоохон мах авлаа. Хоньны мах л авлаа. Ер нь махны үн бол аймаа өндөр байна. Одоо үхрийн мах зах бол одоо бүр 30 мянга гараа авчихсан шүү дээ. Хоньны махыг 23-аар авч байгаа байхгүй юу? Араа тэгээд амар үн бол амар өссөн байна. Нөөцийн мах бол хоньны мах нь байж лээд. Үхрийн мах нь бол 15 гэсэн баха. Үхрийн мах нь байхгүй. Сая бид тэр нөөцийн махнаас авах гэсэн чинь нөөцийн мах нь айгүйх ястай. Хүзүүний мах тэгээ булчин ихтэй. Эндээс би арай хямдхан юм болоо гэж одоо ямааны мах сонирхлоо л доо. Ямааны мах нь болохоор гуяа болохоор 20-с дээш яриад байгаа. Зарим нь болохоор ямааныхаа махыг 20 мянга гэж байгаа. Хоньны мах нь болохоор чулсан мах нь болохоор 22, 21. Ер нь чангал байна шүү дээ. Хэцүү л шүү дээ миний амьдрал. Монголчууд нэг өөрсдөө махан дуртай хүмүүс тэгээ махгүй бол явж чадахгүй, амьдрч чадахгүй тийм л хүмүүс. Тэгээ одоо дээр нь одоо нэг бензин түлшний үн нэмэгдэх гэдэг нэмэгчүүл дахиад нэмэгдэх байх гэж бодож шүү дээ. Тэгвэл нөөцийн махны үн харьцангуй бага буюу үхрийн мах 15 мянган төгрөгөөр, хоньны мах 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед иргэдийн худалдан авалт буурч байгааг худалдаа эрхлэгч хэлж байна. Голд нөөцийн махан дотор бол дандаа хүзүү ийцэн байна гэдэг хүмүүс гэдэг байхгүй. Тэгээ худалдаа авалт бол жоохон таархан л байна. Ер нь бол мах үнэтэй байна гэдэг. Гол нь бол үхрийн махыг л авах хүмүүс хүсэж байна. Харин зах худалдааны төвүүдэд махны үн 17-оос 32 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Махны үнийн өсөлтийг нөөц хангалтгүй хомсдолтой байгаагаас үүдэлтэй гэж худалдаа эрхлэгч нар тайлбарлалаа. Энэ лангуун дээр жижиглээд одоо энэ шинэ мах 28 зарж ийн ястагийн цулын 30-аар зарж ийн гуйын 32-оор зарж. Намрын бидний одоо энэ хадгалсан мах чинь болохоор 21-т 22-т л орж ирж штэ. Одоо бид нар чи мах нөөцлөн даалт хийн гэж байгаа. Эний чинь банкнаас өндөр хүүтэй мөнгө авна. Тэгээд зойронд хадгална. Тэрнийхээ мөнгийг төлнө. Наач чашаа тээвэрлэнэ. Тэгэхээр хямдхан мах зарах ямар ч үндэслэл алга. Тийм учраас яг ер нь бол яг өсгийн үед өсөж л байна. Өөр нөөц бараг нөөцлөгдөөгүй шүү дээ. Намар энэ тэнд баахан зах гарч ирээд тэгээ ер нь нөөц айгуу нөөцлөгдөөгүй. Тэгээд тэрний хажуугаар махны үн өсөөд өдөр болгон ингээд 500 төгрөгөөр өдөр болгон өсөд шүү дээ. Тэгээ олдос муутай орж ирж байгаа мах байхгүй. Өөрсөнд нь нөөц байхгүй, мах байх болцсон ч. Гадагшаа айгүй их экспортлсон шүү. Хямдхан үед нь өөрсдийнхөө идэх махыг л гадагшаа гаргах зоодоо тэгээ өөрсдөө идэх махгүй болж байгаа. Намрын мах чинь ингээд ховордчихлоо шүү дээ. Угаасаа одоо ингээд нөөц нь дуусч байгаа.
Тийм учраас хомсдол бол үүсэж байгаа шүү дээ. Тэр болгон малчид ингээд махаа нядлаад тахгүй шүү дээ. Удирдал нь биш. Тийм учраас одоо мал ногоонд ортол тийм амар махны ханш хурдан уналгаа өгөхгүй шүү дээ. Манай улсын хувьд 2024 онд 71 мянган тонн махан бүтээгдэхүүн экспортлож 300 сая $, орлого төвлөрүүлсэн бол 2025 онд 14 мянган тонноор нэмэгдэж 58 сая $, экспортын үнийн дүн өссөн. Гэсэн ч жилээс жилд дотоодын хэрэгцээний махны нөөц болоод үнийн өсөлт эрэгдэд санхүүгийн дарамт учруулсаар байгаа тул уг асуудалд анхаарах шаардлагатай байгаагийн илрэл болоод байна.